та бүхний өнөөдөр амгалан айлтгая. Сая их бат багш энэ төслийн зорилго гашуул өглийн талаар их ойлгомжтой дэлгэрэнгүй ярьсан учраас би дээр нь одоо нэмж ярихаар зүйлх багуулдаж тэгээд цаг авах болж магадгүй. За нөгөө талаас би өөрөө хэлний мэрэгжлийн хүн биш учраас энэ нарийн ширийн зүйлийг мэдэмхээс ярих шаардлага байхгүй хаа гэж бодож байна. Ер нь яах гэж энэ төслийг Монгол Улсын их сургууль хүлээж авах нь зөв зүйтэй гэсэн ийм байр суурьнд хүрвэ гэдгээ та бүхэнд товчхон тайлбарлая гэж хүссэн юм аа. Ер нь Монгол Улсад Монгол Улсын их сургууль байгаагийн утга учир юу юм бэ? Энэтэй холбож ойлгох гэж хичээсэн л дээ. Тухайн улс орны үндэсний их сургууль байна гэдэг нь тэр орны оюун санааны мэдлэгийн цөм байгууллага байна гэсэн үг. Ийм байгууллага юу гэдэг юм бэ? Өнөөдөр бид нэг их сургуулийн эрхэм зорилго гэж зарим нэрлэдэг баг. Энэ үндсэн чиг үүргийг дахин тодорхойлж, бүрэн таньж мэдэх гэж оролдож байна л доо. Энэ ч байр сууриас бид нар Монгол Улсын их сургуулийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөс боловсруулж удирдах зөвлөөрөө батлуулсан. Бидний ойлгож байгаагаар их сургууль гэдэг бол мэдлэгийг шинээр бүтээж, түгээж, дэлгэрүүлэхээс гадна өнөөдөр нийгэмд байгаа мэдлэгийг системчилж, эренбилж, шүүж тунгаах ийм үндсэн чиг үүрэгтэй гэж харж байгаа юм л да. Тэгээ энэ мэдлэг гэдгийн цаана энийг илэрхийлэгч гол хэрэгсэл нь хэл байна. Хэл өөрөө байнгын хөгжил хөдөлгөөнд байна. Сая энх бат захирлын хэлсэнчлэн энэ хэл нь өөрөө мэдлэгийн системтэйгээ холбогдож байж энэ харилцааны хэрэгслийнхаа үүргийг илүү сайн гүйцэтгэнэ. Энэ цэгцэрэхгүй бол энэ мэдлэгийн систем нь түүгээр дамжаад энэ үндэстний оюун санаа цэгцэрч чадахгүй гэсэн ийм л гаргалгаа хийгээд байна. Тэгээ энэ агуулгаараа энэ тойлыг цааш нь таслахгүй байнгын үйл ажиллагаатай авч явах энэ үүрэг бол Монгол Улсын их сургуулийн Монголын нийгмийн өмнө хүлээсэн үүргийн нэг хэсгээ. Ийм учраас энийг бид авах ёстой гэсэн ийм итгэл үнэмшил байна. За нөгөө талд нь сая бас Европын өнөөдөр хөгжлөөр тэргүүлж байгаа орнуудын шинжлэх ухааны дэвшлийнхэн суурь нь юу байсан бэ гэдгийг энэ хуцааграл бас дүрдэж ярьлаа. Өнөөдөр бидэнд монгол хэлний шинжлэх ухааны монгол хэлний стандарт байна уу? Эрдэмтдийн бичиж төөрөвж байгаа бүтээл сонинд нийтлэгдэж байгаа зүйлс магадгүй ердийн сонирхогчдын бичиж илэрхийлж байгаа зүйлийн хооронд илэрхийллийнхаа хувьд үгийн сонголтынхаа хувьд хэр зэрэг ялгаа байгаа бол ийм ялгаа хэрвээ харагдахгүй байгаа бол шинжлэх ухааны тэр мэдлэгийн систем хэр зэрэг цэгцтэй болсон бэ гэдгийг бас тодорхой хэмжээгээр илэрхийлж гэж магадгүй гэж харж байна. Тэгээ энийг цэгцтэй болгох үүрэг нь хамгийн түрүүнд Монгол Улсын их сургуулийн байгаагийн утга учираа гэж хараад байгаа юм л да. Өнөөдөр англи хэлийг шинжлэх ухааны англи хэлийг Оксфордын англи хэл юм уу Харвардын англи хэлээр төсөөлж болно. Ялангуяа мэрэгжлийн төвшөнд хуулийн хүрээнд Харвардын англи хэл бол ерөнхийдөө тэр хүний мэдлэг ямар хэмжээнд цэгцлэгдсэн бэ гэдгийг илэрхийлж болдог. Тэрнтэй адилхан монгол хэлийг хэр хэмжээнд эзэмшсэн эрдмийн ямар төвшөнд төрсэн бэ гэдгийг бас хүмүүст харуулах нэг илэрхийлэл нь ойр ирээдүйд магадгүй Монгол Улсын их сургуулийн монгол хэлээр ярьж гэнэ үгүй юу гэдэг ийм хэмжүүр тогтож магадгүй гэж бодож байна. Тэр нь цаашдаа Монгол Улсын шинжлэх ухааны монгол хэлний суурь болох юм аа. Тэгээ энд бол бас хөтлөх, түлхэх, эрчимжүүлэх, идэвхжүүлэх нэг юм хэрэгсэл нь энэ тойлыг бид нар хариуцаж авч амьд байлгах энэ процесстэй холбоотой байхаа. Тэгэхээр энэ бол их сургуулийн өөрийнх нь эрх ашигт нийцэх юм аа гэж харж байна. Тэгээ иймэрхүү агуулгаар энэ үүргийг бид нар өөрсдөө хүлээж авч байна. Энэний суурийг тавьж цааш нь ажиллах ийм бүтээл бий болгож өгсөн нээлттэй мэдлэг боловсролын сан энэ сангийн захирал энх бат багш энэ төслийг санаачлагчид энийг дэмжиж оролцсон бүх хүмүүст Монгол Улсын их сургуулийн эрдмийн хамт олонны нэрийн өмнөөс хувайсан шин сэтгэлийн талархлаа илэрхийлмээр байна. Тэгээ та бүхний найдаж
хүлээлгэж өгч байгаа энэ толийг цааш нь амьд байлгах, өвөн дээр тулгуурлаж сая хэлсэн вики тойл бол өөрөө дангаараа хэлний стандарт шууд өгтөхгүй. Энэ хүмүүсийн оролцоог хангана. Энэ суур дээр үндэслэж Монгол Улсын их сургуулийн багш нар Монгол Улсын их сургуулийн хэлний тайлбар тойл, нэвтрхий тойлыг бүтээх байхаа. Тэр нь бол тодорхой зохиогчдод ийм аль биесний зүйл болох байхаа гэж ингэж харж байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд эцэстэн зүгээр мэдээллийн чанартай хэлэхэд өнөөдөр та бүхэн энэ барилгын ард Монгол Улсын их сургууль олон жилийн, олон үеийнхний хуримтлуулсан тэр хөрөнгөөр номын сангийн шинэ барилга барьж байгаа. Энэ бол их сургууль үүсч байгуулагдсан цагаас хойш бие даасан номын сангийн барилгыг анхудаага барих гэж байна. Гэхдээ номын сангийн өөрийнх нь үйлчилгээ, зориулалт, шин чанар өнөөдөр ялангуяа мэдээллийн технологиос хамаарч ихэнх өөрчлөгдөж байгаа цаг үед амьдарч байгаа шиг байна л да. Гэсэн ч их сургуулийн номын сан гэдэг утгаараа энэ дотор байх ёстой цаашдаа хадгалагдах учиртай тийм бүрдлэгсгүүд бий. Тэрний нэг нь энэ хүн төрөлхтний бий болгосон оюуны сангийн цөмөн болж байгаа мэдлэгийн гол суурь лавлах энэ их сурвалжуудын тодорхой тасаг байх учиртай юм аа. Гэхдээ энэ толийг өнөөдөр бүрдүүлж авъя гээд хэвлэлийн газрууд, харилцах сургуулиудаа хандсан чинь эхнээсээ зарим хамгийн гол үндсэн толиуд цаасан дээр хэвлэгдэхэ болж эхэлж байгаа юм байна. Тэгээ тийм ч учраас манай номын сан маань номын сан гэсэн нэртэйгээр баригдж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ номын сан гэдэг нь өөрөө цаашаа энэ мэдлэгийн системийг бий болгоход, энийг шүүн тунгаахад хүмүүсийн оролцоо хэрэг болж байгаагийн илэрхийлэл юм. Тэгээ манай энэ номын санд бий болгохоор зорьсон тэр үндсэн их сурвалжуудын ч гэсэн нэг хэсэг нь ийм хэлбэрээр бий болох нь. Тэрний нэг гол их сурвалж бол өнөөдөр бид нар хүлээж авч байгаа нь вики тойл байх нэ. За энэ дээр монгол хэлээр ярьдаг хүн болгон зөвхөн Монгол Улсын иргэд биш шүү. Монгол хэлээр ярьдаг хүн болгон хувь нэмрээ оруулах ийм боломжтой өргөн талбар нэгдэж байгаамаа. Энийний дүнд монгол хэл өөрөө илүү төвлөршиж, баяжиж энэ хэрэглээнийхаа үүргийг илүү сайн гүйцэтгэх ийм хэл болж төлөвшөхөд бид нар бүгдээ хувь нэмрээ оруулж чаднаа. За ингээд үгээр яриага өндөрлөө та бүхэн ялангуяа манай их хот багшийг энд байгаа дээр асууж лавлах тодруулах зүйл олон байгаа бах. Энэ тойл бүтсэн түүх цааш нь явуулах талаар бас ямар хөө төсөөлөл байна. Биднээс юу хүлээж байна. Та нар өөрсдөө ч гэсэн өөрсдийнхөө энэ эхэлж байгаа ажлыг цааш нь үргэлжлүүлэхэд ямар хувь нэмэр оруулж болох вэ? Яаж сайжруулах вэ? Ямар зохион байгуулалт байх вэ гэдэг дээр санаа оноогоо хэлж туслах байхаа гэж бодож байна. Баярлалаа.